Хай, хүргэлт ирлээ. Хүнсний хүргэлт биш байна. Элдв зүйлсийн хүргэлт гэж мэрэд. Би эндээс хүлээжсэн юм нь утас тогтоогч байсан. Нэг утасны хөлн дээрээ уцаа тогтоогоо тэгээд хоолоо хийдэг байхгүй юу? Тэгэхээс бусад юм нэг хэрэгэлдэг. Өмдөө хоол хийхдээ л ерөнхийдөө хөл хэрэгэлдэг. Миний нөгөө хуучин хөл нэлийн муудсан нөгөө яг гэрэл тавьдаг тогтоодог хэсгийнхэн резоналагдсан. Тэгээд нэг салбайс юм тогтоогоо тавиад исэн. Тэгэд сольд юм уу гэдгсэн чи бас амар шанар муутай хөл сонгочжээ. Бүр нэг туйхан заа. Миний гар хаяг л авдаахгүй. Нэг тийш нөхцрал аяг бол дундуур нь тулаа хичнээн. Гэхдээ яг уу юм жоохон технологийн туслах бүтээгдэхүүнүүдийн нэг авааштай зүйл нь ингээд чанарын сайжраад үнэн нь хямдраад идэг. Тэр амар зүгээр. Ер нь утас шиг гэсэн үг шүү дээ. Утас бас дандаа л ингээд жил болгон чанарын сайжраад гараад ирдэг гэсэр нэ дөнгөж авсан утас хямдраал явцдаг. Гэтэ яг системийн тал дээр, дотор тал дээр бол ер нь тийм гадна тал дээр илүү муу юмар хийгдээд ч юм уу жоохон тех гээд идэг. Би харин тийм. Гэрэл мэрэл нь болохоор юм гоё хамаагүй авсаархан өөрөөрөө цэнгэлдэг нэг юм технологи бүхий хүл авахд тэрнийх ингээд яг гол суурь нь амар муу нэг тийм өлбийсэн нарийнхан төмрөөр хийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь тэгэл сонин штт. Энэ амралтын өдрүүдээр нөхөр хүү хоёр явж хөл бөмбөгийн секцэнд бүртгүүлсэн. 25 удаагийн хичээл гэтгсэн. Тэгээд 7 ногтой 2 удаа орно. Тэгэд 1 удаагийн хичээл нь болохоор за 200 яна гэдэг чинь 100 мянган төгрөг орчим. Тэгэд 25 удаагийн хичээл бүртгүүлээд 2 сая 500 мянган төгрөгөөр бүртгүүлсэн гэсэн. Гэхдээ ер нь яг ингээд Монголд бас хичээлээс гадуурх нэмэлт секц дугуулангийн төлбөр ер нь ямар байдаг вэ? Иймэрхүү байвал үнэтэй гэсэн үг үү, гайгүй гэсэн үг үү? Энэ үн болохоор эндээ хямдхан доорно. Бид нар тэгэл ер нь боломжийн үнэтэй дугуулын секц олчвал тэгэл тэрний үүнийг багштайгаа дахиж яриад ингээл ер нь хамгийн хүнд боломжийнхан ангийг авдаг байхгүй юу? Хүн чинь тэгэл ер нь боломжинд л тааруулж амьдрын штэ. Тэгэхэд нэг иймэрхүү ер нь ихтэй манай хүүхэд дугуулын секцэнд огт явдаггүй. Ангийнхан бусад бүх хүүхдүүд бараг шахав. Үгүй яг бас нэг манай хүүчиг ганц нэг гарууд байгаа. Гэхдээ ихэнх нь л дандаа юм нэмэлт дугуулын секцэд явдаг за. Хэцүү хүүхдүүд бүгдээрээ тийм. Тэр тусмаа Бээжингийнхэн бол бүр өрсөлдөөнтэй. Тэгэд доор хаяж 5 төрлийн дугуулын секцэд бүртгүүлсэн байдаг. Хичээл нь 5 гэж тарлаа гэхэд нэмээд 2 юм уу 3 секцэнд нэг цагаараа ингээд очиж амждаг. Өдрийг тгийж өнгөрөөдөг. Амар хаасти. Ер нь цэцэрлэгээс нь эхлээл хүүхдүүд тэгээд дугуулын секцэнд яваад исэн. Манай хүүхд болохоор ер нь бас цөөхөндөө бит хоёр болохоор яг хичээлийнхэн төрлийн тим дугуулын секцийг бол нэх нэмж авах шаардлагатай гэж боддггүй одоохондоо. Угаасаа хичээл дээр үүс чинь харин спорт тал руугаа бол ер нь бүртгүүлчихье гэж боддtiin. Тэгээд хүү маань өмнө нь роликны ангид явдаг гэсэн. Тэгээд бас нөхөр хүү хоёр усан сэлдээр бас явдаг гэсэн. Тэгээд одоо бол хөл бөмбөгийн секцэд бүртгүүлсэн байгаа. Ийм л ангиудад баг бүртгүүлсэн өөр нэг хичээл мичээл авч байгаагүй баха. Хүүгийн ангийн эцэг эхчүүдтэй ярьж байхацаа. За зүгээр нэг энгийн жишээ нь хүүгийн нэг найз захын хийж ин тэгж байгаа байхгүй юу? Энэ жил хүүгээ 5хан ангид бүртгүүлсэн. 5хан гэсэн заа яаж явах тэрийг амар цөөхөн гэж ойлгоод ер нь хитэдэг эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлээс гадуурх сонирхлын ангиудад нь болохоор яг 3 хуваачдیں۔ Нэг нь болохоор хичээлтэй холбогдлолтой тооны давтлага, англи хэлний давтлага ч юм уу тийм. Гэхдээ хятадууд ч бас боловсролын яамнаас гаргасан дүрм журмандаа яг сургууль дээр ордог хичээлүүдийг нэмэлтээр зааж өөр газар давтлага авах тийм давтлагын дугуулын секцүүд ажиллаж болохгүй гэдэг ч тийм. Угаасаа тэр нь ч зөв. Угаасаа яасан гэж мөнгөтэй эцэг эхчүүд хүүхдтэй илүү мөнгө зараад илүү сайн багшаар нэмэлт хичээл сургаж ирээдүг нь мөнгөөр засах хэрэгтэй юм би тийм үстэй. Гол нь үүний ийм хор нөлөө нь багш нар өөрсдийнхөө хувийн секц дугууланг дэмжих зорилгоор хичээл дээр юм заахаа болчдөг. Тэгэхээр улсын сургуулийн чанар муудчихдаг гэд тайлбарладаг байхгүй юу? Тийм болохоор тооны давтлага, тооны сонгоо энэ төр гэж гадуур ажиллуулж болохгүй. Гэхдээ сэтгэн бодох
логиктой бодох энэ төр гэдэг нэртэй тийм давталгын секцүүд байгаад идэв. Тэд нар нь болохоор яг үндэ нэр нь л тийм болохоос биш. Яг тоог нь бас давтуулаад явчихд юм билэ. Тэгээ тийм секцэд бол хүүхдүүд айгүй их явдیں۔ Тэгээд яг хичээлийн төрлийн секцээс гадна урлагийн төрлийн секц, спортын төрлийн секц гэдэг ингээ хоёр нийт ийм 3 төрлийн секцүүдэд яг эцэг эхчүүд дор хаяж нэг төрлөөс нь 2 анги аваад ингээд явуулчихдаг байхгүй юу? Одоо тэгээд миний хэлдэгсэн нөгөө хүүгийн найзынхаа ээж нь болохоор хэлсэн. Хүн 5 юмд явдаг. За англи хэл, одоо тэр сэтгэн бодох буюу математик, төгөлдөр хөл бөмбөг, сагс, үгүй тэгчээд бас өөр зураг, бичиг энэ төр гэж хэлээд байсан шүү дээ. Бүтгүй амар олон юм шиг үлээ шүү дээ. Тэгэд одоо дундажлаад бодвол за нэг хичээлийн төлбөр жилийн 5 сая төгрөг гэж ботход зүгээр хичээлээс гадуурх секц давталганд дөнгөж 1-р ангийн хүүхд нэг жилдээ 30 сая төгрөг үрдэг болж таарч байгаа байхгүй юу? Энэ гэхдээ ихтэй орохгүй. Тэгэхээр бүр хүүхэд төсөх зардал амар өндөр аасти. Нөхөрт хоёр бол бас арайч тэгж амар. Үгүй яг үндэ боломж нь байхгүй байсан ч нэг тэг хүүхдийг тэгтлэн завгүй айлгах чинь бас өөрөө зүг биш шүү дээ. Их хөвчлэн ямар хүүхдүүд тэгж явж ийнэ гэхээр ээж аав хоёр нь хоёулаа ажил хийдэг. Өвөө минь хүүхдээ сургуулиас нь аваад хардаг эцэг эхчүүд илүү тийм байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр яг хоёулаа ажиллаж байгаа болохоор мөнгө олох чадвар нь илүү их байгаа. Тэгээ түүнээс гадна яг үндэ хүүхэд өвөө эмээгээсээ одоо нэг юм сурч чадахгүй, хамтдаа байгаа тэгээд нэг зөв хүмүүжиж чадахгүй гэж боддөг юм шиг байгаа. Тэгэнгүүтээ өвөө эмээ зүгээр хичээлээс нь авчаад дараагийнхын сонгон дууланд дээр нь хүргэж өгөөд эн чинь яг ингээд юм сураад байгаа гэхээсээ илүү хүүхэд завгүй байгаа. Гэртээ зүгээр утас тоглож зураг түүцхээс илүү ямар нэгэн ингээд цагийг зөв бүтээмжтэй өнгөрөөж өгөх гэдэг утга нь байгаа гэдэг байхгүй юу? Тэгэд ямар ч сургалтын багш мэдээж мэрэгжлийн л байгаа. Өвөө эмээгээс нь нийлүүл системтэйгэр хүүхдийг сургаж хүмүүжүүлжээ. Тийм болохоор ер нь тийм байт юм аа. За өнөөдөр бит 3 гарч ирж манай нэг өндөр сайхан найзтай өргөн сайхан ташаатай гэж мэд уулзъя. Би чинд жилдээ нэг ирээд нэг бит 3-тай уулзчихдیں۔ Манай Тэлмүүн Шанхайд сургуулаа төгсчөөд одоо Монголдо мэрэгчлэрээ зам гүрийн инженерээр ажилтیں۔ За бай бай.